Сайн байцгаана уу? Намайг Ариун Болд гэдэг. Би та бүхэнтэй эзэн Есүс Христийн тухай сайн мэдээг хуваалцах болсондоо үнэхээр талархаж байна. Тэгээ та бүхнийг би дэлгэц рүүгээ ойртон суугаад энэхүү чухал магадгүй хүний амьдралд нэг л удаа сонсож, итгэж, мэдэрч болох энэхүү сайн мэдээг та сонсоосоо хэмээн хүсэж байна. Юуны өмнө би та бүхэнд Библийн тухай ярмаар байна. Библи гэдэг бол Бурхан өөрийн ариун хүмүүсээрээ дамжуулж бичсэн эзнээс бидэнд ирсэн тэр хайрын загтал юм аа. Энэ хайрын загтлыг хуваалцаж бас энэхүү хайрын загтал дээр байгаа үгсийг би та бүхэнд дамжуулахыг хүсэж байна. Библиэлд нэг ийм нэгэн үг байдаг. Исая номын 45-ын 18 дээр Тэнгэрийг бүтээсэн эзэн ингэж айлдаж байна. Тэр бол газрыг бий болгосон Бурхан юм аа. Тэр газрыг хоосноор бүтээгээгүй бөгөөд хүмүүсийг оршин суулгахын тулд бүтээсэн юм аа гэж өгүүлсэн байна. Эзэн бол бүтээгч бөгөөд энэ газар дэлхий Тэнгэр эрхэс бүхэл зүйлийг бүтээн бий болгосон тэр сорын ганц эзэн юм аа гэдгийг Библи бидэнд өгүүлдэг. Эзэн бол ганц, түүнээс өөр байхгүй хэмээн Библиэд хэлсэн. Библийн энэхүү үгээр дамжуулан би таныг эзэнд итгэх тэр анхны алхмаа хийгээсэй гэж хүсэж байна. Таны оюун санаа, таны зүрх сэтгэл нээгдэж эзэн хэн болохыг мэдээсэй хэмээн би шин сэтгэлээсээ танаас хүсэмжилж байна. За энэхүү Исая номын 45:18 дээр хэлсний дагуу үнэхээр эзэн бол Тэнгэрийг бүтээж, газрыг бий болгож энэ зорилго нь хүмүүсийг оршин суулгахын тулд байсан. Тэгээ үнэхээр тэр өөрийнхөө бүтээлээр дамжуулж бидэнд өөрийгөө бас илчлэн харуулж байдаг. Ром ном дээр хэлэхдээ үнэхээр түүний бүтээж бий болгосон энэ бүтээлүүдийг харахтаа түүнийг байхгүй гэж хэлэх нь ямар хэцүү тухай бичсэн байгаа. Дуулал номын 8:4 дээр хүнгэгч юу болоод та түүнд санаа тавина вэ хэмээн өгүүлдэг. Тэгвэл та өөрийнхөө тухай бодож үзээрэй. Хүн бол Бурханы бүтээл. Хүн Тэнгэрийг бий болж, газрыг бий болсноос хойш хүн бий болж, Бурхан түүнийг бүтээж, дотор талд нь амийн амьсгалыг тавьж, өөрийн дүр төрхөөр бүтээсэн тухай Библи өгүүлдэг. Тэгвэл бид эзнээр бүтээгдсэн бүтээлүүд юм аа гэдгээ ойлгож хүлээн аваасай гэж хүсэж байна. Мөнхийн эзэн биднийг өөрийнхөө гэр бүл болгон бүтээсэн. Мөнхийн эзний хүсэл нь хүнд хандахдаа чи миний хүүхэд учраас, чи миний бүтээл учраас чи надтай хайрын онцгой харилцаатай байж чи надад итгэж миний хайранд бүвэлэгдэж миний хайрыг хүлээж аваасай. Тэгээ миний хайр дотор алхаж, миний үнэн дотор яваасай гэж хүсдэг. Эзний энэ хүслийг өнөөдөр би танд дамжуулж байна. Тэгснээрээ таны амьдрал үнэхээр зөвхт бөгөөд үр жимстэй болно. Үүнийг мөнхийн эзэнд итгэж түүний үг болох Библиэр чиг баримжаа болж тэр Библийн үгсээр амьдралаа захируулсан тэр хүмүүсийн амьдрал гэрчилж байдаг. Би танд нэгэн хүний тухай хэлж өгье. Энэ бол 1805 оны үед амьдарч байсан Жорж Мюллер гэдэг хүн байгаа. Энэ хүний түүх нь маш сонирхолтой байсан. Тийм учраас би өнөөдөр бас энэ тухай жишээ болгож ярья гэж бодож байна. Жорж Мюллер гэдэг тэр хүн 14 настайдаа ихээ алдаж, ихэн нас барснаар тэр үнэхээр тэр хяналтгүй цор ганцаараа явж, булгаа хийж, дээрэм хийж тэр гмийн амьдралаар
үнэхээр тэр гинт амьдралаар амьдарч байсан. Тэгээ 14 настайдаа үнтэй зочд бодолд 7 хоног байрлаж тэнд мөнгө төгрөгийг өгөхгүй ингэж найрлаж зингэж байснаас болоод баривчлагдаж шоронд орсон. Тийхүү ингэж зовж амьдарч байхдаа тэр нэг удаа нэг итгэлийн гэр бүлийн залбирлын цуглаанд очсон. Тэгээд Бурхан энэ ертөнцийг үнэхээр бүтээж бий болгосон. Үнэхээр хайрлсан учраас хүү Есүс Христтэй илгээсэн гэдэг тэр үннийг сонссон байна. Тэгээд түүнд итгээд Библийн үгээр тэр амьдрахаар тэр үнэхээр тэр хайрын загтал болсон Библийг үнэхээр чин сэтгэлээсээ хайрлсан. Тэгээ түүний амьдрал өөрчлөгдсөн. Яаж өөрчлөгдсөн гэж тэр хулгайч, худалч, дээрэмчин байсан бол харин тэр 93 насалж 66 жил эзнийг дагахтаа 150 мянган өнчин хүүхдийг асрамжийн газартаа болгосон. 110 сая тохимлыг хевлэж нийтэд тараасан. Түүний амьдрал бол үнэхээр үр жимсээр дүүрэн байсан. Миллер өөрийнхөө тэр намтад бичсэн байдаг. Түүний дуртай ишлэл нь өнчний эцэг нь билевсний шүүгч нь бол өөрийн газартаа буй бурхан юм а гэсэн тэр ишлэл байсан. Тэгээ энэ Библийн үгийг уншихдаа тэр үнэхээр эзэн бол өнчин хүний эцэг нь юм байна. Би өнчин өрөөсөн. Би тийм учраас энэ гинт амьдралаар зовж ингэж амьдрсан. Харин эзэн бол миний эцэг юм байна гэдгийг мэдсэн. Тэгээд түүний зүрхэнд тэр өнчин хүүхдүүдийг асрамжлах тэр зүрх сэтгэл ирсэн. Тэгж ирсний улмаас энэ хүн 150 мянган тэр өнчин хүүхдэд хурч асрамжийн олон газруудыг байгуулж чадсан байна. Тэгвэл Библийн энэ үгээр амьдрахгүйгээр эзэнд итгэхгүйгээр энэ хүн ийм зүйлийг хийж чадах байсан гэж юу? Энэ бол зөвхөн ганц хүний амьдралын жишээ. Тэгвэл өнөөдөр Монгол үндэстэн монголчууд бид ч гэсэн мөнхийн эзэнд итгэж, бидний бүтээж бий болгож, биднийг хайрлаж, бидний төлөө өөрийнхөө хүүг илгээсэн. Түүний энэ Библийн үнэн үгэнд итгэж бидний амьдрал зөвхт байдлаар, үннээр, хайраар өөрчлөгдөж байна. Та манай телевизийн олон нэвтрүүлгүүдээр дамжуулаад олон хүний гэрчлэлээр Библийн энэ үг нь үнэхээр үнэн юм а гэдгийг хүлээж авч байгаа хаа гэдэгт итгэж байна. Энэ бол бүхэлдээ бас бүтээгч эзний түүний цорын ганц үг болох Есүс Христийн тухай сайн мэдээний үнэн дүр төрхөн юм аа. Би ч гэсэн Библийн үгээр амьдралаа захируулснаар миний амьдрал зөв тулан болгон өөрчлөгдөж надаас олон үр жимс гарч миний ах дүүс ч гэсэн намайг харахтаа үнэхээр тэр мөнхийн эзэн бол өөрчлөлт юм байна гэж итгэж байсан. Тэр биднийг урлахдаа тэр хамгийн анхны хүнийг урлаж байхдаа тэр өөрийнхөө бүхий л хайрыг шингээж хамгийн төгс сайн сайхнаар урлаж бүтээсэн. Тэгээд хүнийг бүтээгээд юу ч хэлсэн бэ гэвэл минь сайхан гэж хэлсэн. Тэгвэл таныг бүтээж бий болгосон, таныг ихээс төрөх чинь, таныг ихийн хэвлээд байх чинь Бурхан юу гэж таныг хардаг вэ гэвэл миний энэ бүтээл, миний энэ хүүхэд бол үнэхээр үзэсгэлэнтэй төгс сайхан юм а гэж хардаг. Та үүнд итгэж байна уу? Бурханы хайранд итгэх нь бидний мөн чанараас заримдаа өөр байдаг. Гэхдээ Еврей номон дээр ингэж Еврей номын 11-р бүлэг дээр ийхүү хэлсэн байна. Итгэлгүйгээр Бурхан таалагдах боломжгүй гэсэн. Танд Бурханы хайранд итгэх, Бурхан намайг үнэхээр хайрлсан учраас өөрийн цорын ганцхүү Есүсийг илгээсэн юм байна гэдэгт итгэх хэцүү юу? Харин миний хувьд итгэхгүй байх нь бүр хэцүү гэж бодож байна. Яагаад вэ гэвэл мөнхийн эзний бүтээж бий болгосон тэр бүхий зүйлсийг бид өөрсдийгөө харахтаа бидний энэ гарт баригдаж ингээд барьж болж байгаа энэ бие эрхтэн хүртэл бид нар ямар гайхамшигтай нарийн системтэй
бүтээгдсэн юм бэ гэдгийг бид нар хардаг. Тэгвэл өнөөдөр шинжлэх ухаан асар гайхамшигтай хөгжиж байгаа ч гэсэн нэг юм амьд шумуулыг яг тэр зөвхөн нэг шумуулыг хийж чадах уу? Та бодож үзээрэй. Нэг амьд шумуулыг өнөөдөр хийх чадвар бол байхгүй. Тэгвэл тэр шумуул битгий хэл тийм ээ. Эзэн биднийг ямар гайхамшигтайгаар бүтээж бий болгосон бэ? Өөрийнхөө сүнсийг бидний дотор тавьж, ам амьсгалыг оруулж, бас биднийг өөрийг нь хайрлаж чадах тэр зүрх сэтгэлтэйгээр бас бие махбодтойгоор бүтээсэн. Танаас би асууж. Та түүнийг бүтээгч гэдэгт итгэж байна уу? Тэр бүтээгээ зогсохгүй таныг хайрладаг гэдэгт та итгэж байна уу? Би та бүхэнд өөрийнхөө амьдралын нэг хэсгийн зурвас үеэс хуваалцъя гэж бодож байна. Би яг тэр үед автоварын хэрэгээс болоод бас гэр бүлийн асуудлаас болоод өрөөс болоод өвчнөөс болоод 4-5 ийм маш хүнд хэцүү асуудал миний амьдрал дээр ирсэн байсан учраас миний зүрх сэтгэл маш их хүнд болж би маань өвдөж дарамтанд орсон байсан. Харин зөвхөн эзэн намайг энэ зүйлээс гаргах юм байна гэдэгт би итгэсэн. Тэгээд цуглаанд очисон, цуглаанд явдаг болсон. Тэгээд эзэнд итгэж залбирах үед эзэн надад хэлсэн байна. Би чамайг энэ бүх зүйлээс гаргах болно. Чи 4 сарын дотор энэ зүйлүүдээс чөлөөлөгдсөн байх болно гэж хэлсэн. Үнэнхээр тэр тийхүү залбирснаас хойш 4 сарын дотор намайг ялз юм, өр, өвчин, гэр бүлийн асуудал гэдэг энэ 4 хүнд хэцүү зүйлээс чөлөөсөн байна. За тэгвэл та гайхаж байж болох юм. Тэр эзэн чи харагдахгүй мөртлөө танд яаж үйлчилсэн байх вэ гэж. Тэгвэл Библиэд хэлэхдээ Бурхан бол хайр юм гэж хэлсэн байна. Бурхан бол сүнс юм аа гэж хэлсэн байна. За тэгвэл тэр харагдахгүй боловч өөрийн гайхамшигтай хүч чадлаараа дамжуулан хаасайгүй оршин байж бүх хүний зүрх сэтгэл болоод бүх бүтээлүүдэд нөлөөлж байдаг нэг юм аа. Тийм учраас би танд хэлж байна. Та өнөөдөр таны оюун санаанд түүнд итгэх тийм итгэлийн оч зурвас гэж бий болоосаа. Түүнд итгэснээр таны амьдрал зөвхт болж та үнэхээр амар тайван амьдралыг хүлээж авах болно гэдэгт би үнэхээр эргэлзэхгүй байна. Учир нь энэ бол баталгаатай. Яагаад вэ гэвэл олон 100, 1000, сая хүмүүс энэхүү эсний хайрын загтлуулах Библийн үгээр дамжуулан амьдралаа бүрэн өөрчилсөн билээ. Би ч гэсэн тэдгээр хүмүүсийн нэг юм аа. Тэгээ би таныг одоо яг Библийн үгээр амьдраасаа гэж ятгах байна. Тэгээ Библийн үг доторх ертөнцийн эсний цорын ганц хүүгийн тухай сайн мэдээг би танд яг одоо хуваалцъя гэж бодож байна. Ром номын 5 дугаар бүлгээс эхлээд найдвар нь урам хугалдаггүй. Учир нь бидэнд өгөгдсөн ариун сүнсээр дамжуулан Бурхны хайр бидний зүрхэнд цутгагдсан байдаг. Биднийг сул дорой байх үед Христ тогтоосон цагт бурханлаг бус хүмүүсийн өмнөөс өгсөн билээ. Зөвхт хүний төлөө хэн нэгэн бараг өгөхгүй. Харин сайн хүний төлөө бол хэн нэгэн өгөхээр зүрхэлж магадгүй юм аа. Гэвч биднийг нүгэлтнүүд байхад л Христ бидний төлөө өгсөн. Үүгээрээ Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан юм аа. Тиймд идүүгээ түүний цусаар зөвтгөгдсөн бид тэр тусмаа түүгээ дамжуулан уур хилэнгээс ч аврагдах болно. За ийхүү хэлсэн байгаа. Найдвар нь түүнд итгэсэн, түүнд найддаг тэр найдвар нь урам хугалдаггүй тухай хэлсэн. Учир нь бидэнд өгөгдсөн эзэн Есүст итгэх үед бидэнд өгөгдсөн тэр ариун сүнсээр дамжуулан Бурхны хайр бидний зүрхэнд цутгагдсан байдаг юм аа гэж хэлж байна. Бидний сул дорой байх үед, бидний гэмтнүүд, нүгэлтнүүд байх үед бидний гмийг өөртөө үүрч, бидний гмийг цагаатгахын тулд эзэн Есүс өөрийгөө өгсөн юм аа. Тэр загалмай дээр цусаа хасгаруулж тарчлалыг хүлээж авахдаа үнэхээр гим нүгэлтнүүдийг хайрлсан өөрийнхөө хайрыг харуулж үнэхээр тэр тарчилж үхтэй юу ч хэлсэн бэ гэвэл
За одоо гүйцлээ гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл бидний гим нүгэлтнүүд байгтал дээр хайрлаж биднийг мэдээчгүй байхад тэр бидний өмнөөс нас барсан юм аа. Тэр өгсөн юм аа. Тэгвэл Библийг өгүүлэхдээ миний гмийн төлөө загламайд цовлогдож өгсөн Есүс Христэд итгэвэл таны гим нүгэл уучлагдах болно гэж хэлсэн. Харин энд өгүүлж байна. Гэвч биднийг нүгэлтнүүд байхтал Христ бидний төлөө өгсөн. Үүгээрээ Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан юм а гэж хэлж байна. Үнэхээр тэр гимгүү ариун Бурханы хүү Есүс Христ тогтоогдсон цагт бидний өмнөөс бидний гим нүглийг үрж өгсөн гэдэгт та оюун санаандаа та эргцүүлж итгэж байна уу? Итгэл гэдэг бол үнэхээр бидний оюун санаанд байгаа. Пицэг нүдээр биш. Харин сүнслийнхаа нүдээр хараад энэ үнэхээр ийм байна шүү гэдэгт итгэлийг л бид итгэл хэмээн нэрлэдэг. Тэр үнэмшлийг бид итгэл гэж нэрлэдэг. Тэгвэл би таныг яг одоо та гим нүгэлтэйж байсан. Таны тэр гим нүгэл ямар ч их байлаа гэсэн Христийн нэгүсэл, Христийн хайр таны гимийг цагаатгахад бүрэн хүрэлцэх болно. Та зөвхөн эзэн минь би гимтэй юм байна. Та миний гмийн төлөө аль хэдийн миний гмийн ачааг авахын тулд загалмайд нас орсон юм байна шүү дээ гэдэгт итгэл таны гим цагаатгах болно. Христ загалмай дээр цовлогдож үнэхээр бидний гмийг үүрээ зогсоогүй. Тэр 3 хоногийн дотор амилсан юм аа. Яагаад амилсан бэ? Та гайхаж байна уу? Учир нь хүн төрлөختний дотор үхлээс амилсан хэн байна вэ? Христ Есүсээс өөр үхлээс амилсан хэн байна вэ гэж та асуух байх. Тийм ээ, энэ үнэн. Христ Есүсээс өөр үхлээс амилсан нэгэн гэж үгүй юм аа. Учир нь Библиэд өгүүлэхдээ тэр бүтээгч эзэн болоод зогсохгүй амийн эзэн гэж хэлсэн. Бидэнд амийг өгдөг. Тэр үхлийг ялан дийлж амээр хангалуун байдаг тэр эзэн бол бидний мөнхийн эзэн түүний хүү Есүс юм аа. Тэгвэл Есүс ариун байдлын сүнсээр дамжуулан үхсдээс амилсан. Энэ үхсдээс амилсан түүнийг үхлийг ялан дийлсэн. Үнэхээр тэр сүр хүчээр Бурхны хүү гэж нэрлэгдсэн тэр нэг юм аа гэдгийг харуулсан. Тэгвэл Есүс Христийн амьлалтад итгэснээрээ та ариун сүнсийг хүлээж авах болно. Та бас мөнхийн эзэнтэй хамт, Есүстэй хамт амьд байх болно. Яг таны итгэсэн цагаас эхлээд таны мөнхийн амьдрал эхлэх болно. Яг одоо та эзэн минь ээ, та миний гмийн төлөө цовлогдож нас бараа зогсоогүй. Үнэхээр миний үхэж дуустдаг энэ махан биед амийг өгөхийн тулд үхлээс дахин амилсан тэр сүр хүчтэй эзэн юм аа гэд та итгэх юм бол танд мөнх амь өгөх бол та ариун сүнсийг хүлээж авч Бурхны хүү хэмээн нэрлэгдэх бол эзний хүсэл бол юм байна. Иохан 3:16 дугаар ишлэлээр хэлэхдээ Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан тул цорын ганц хүүгээ өгсөн. Түүнд итгэдэг хинч мөхгүй гэсэн. Эзний хүсэл нь хэнийг ч мөхүүлэхийг үнэхээр хүсэхгүй байгаа. Тэд тусмаа одоо яг чих тавин сонсож байгаа. Танд энэ мэдээ үнэхээр сайн мэдээ болж хүрээсэн. Үнэхээр Христ бидний төлөө үхээд бидний гмийг цагаатгсан. Тэгээ зогсоогүй үхлээс дахин амилж бидний махан биест амийг өгсөн гэдэг нь миний өнөөдөр танд хэлэх гэж байгаа. Тэрхүү сайн мэдээ. Тэгвэл Есүс Христ өчигдөрч, өнөөдөрч мөнхөд хэвээрээ байна гэсэн үг Библиэд байгаа. Та миний үгийг сонсоод инээмсэглэж байна уу? Учир нь гэвэл Есүс одоо амьд байна. Хэрв та итгэж энэ итгэлийн үгийг тунхаглаж эзэн рүү хандаж өөрийн оюун санаандаа би итгэж байна гэж өгүүлж байгаа бол та аль хэдийн Бурхны хүүхэд болсон байна. Таныг
биднийг бүтээж бий болгоогүй. Бидэнд амийг өгдөггүй. Тэр худал бурхтад бүү итгэхээсэ гэж хүсэж байна. Бидний итгэл үнэмшлэр тоглодог мэрэг төлөвөнд таныг бас битгий итгэхээсэ гэж хүсэж байна. Харин таныг хайрлаж, таныг зөвхт амьдрал руу хөтэлдэг, таны амьдрал тэр гэрэл гэгээ шинэ амьдралыг өгөх тэр мөнхийн эзний үг болох Библийн үгээр өөрийнхөө амьдралыг хөтлүүлж дагуулаасаа гэж хүсэж байна. Библийн үг бол үнэн юм аа. Шинэ гэрээний Иохан номын 8 дугаар бүлэг дээр хэлэхдээ та нар миний үгийг дагах юм бол та нар миний жинхэнэ дагалдагч нар байна. Тэгээ та нар үннийг ойлгож үнэн та нарыг чөлөөлөх болно гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл Библийн энэ үгээр амьдрч, энэ үгийг дагаж амьдрах юм бол та жинхэнэ миний дагалдагч өгөөд миний хайртай хүүхэд байна. Тэгээ та нар ингэхдээ тэр үнний баталгаа болох ард нь ажиллаж байгаа Бурхны сүнсний тэр бүхэл хангалтуудыг хүлээж авах болно. Таны амьдрал өөрчлөгдөж та цоошин амьдралаар амьдрах болно гэдэгт би итгэж байна. Учир нь би энэхүү амьдралаар аль хэдийн амьдрсан учраас та бүхэнд гэрчилж байна. Бас энэхүү амьдралаар амьдарч байгаа олон 100 мянган хүмүүсийг харахтаа би урамшиж Бурханд талархал, алдрыг өргөж байдаг. Тийм учраас та бүхэнд энэ зүйлсийг би батлан гэрчилж Христ Есүс бол үнэхээр амилсан тэр амьд сорын ганц нэгэн гэдэгт би итгэдэг гэдгээ гэрчилж байна. Та ч гэсэн итгэж амьдарч таны амьдрал өөрчлөгдөөсөө, таны гэр бүл аврагдаасаа гэж хүсэж байна. Тэгээ энэхүү Библийн үнний үгсийг та өдөр болгон тунгаан бясалгаж өөрийнхөө оюун санаанд оруулаасаа гэж хүсэж байна. Бурхан таныг үнэхээр хайрлсан юм шүү. Таныг зөвхт амьдралаар амьдарч, гимээс хол амар тайван амьдралаар амьдарч, элбэг хангалуун байгаасаа гэж хүсэж байгаа. Харин та одоо итгэж шийдвэр гаргах үгүй юу гэдг нь зөвхөн таны сонголтоос шалтгаалах болно. Тэгээ эцсийн тэр нэг өдөр, шүүлтийн өдөр хэрв та итгэж хүлээж авсан бол мөнхийн амьдрал руу тавтаа морлоо гэж мөнхийн эзэн танд хэлэх болно. Харин Бурхны тэр таныг хайрлсан гүн гүнзгий хайрыг хүлээж авч итгэхгүй байх нь өөрөө асар том гим нүгэл юм аа. Тэгвэл та Бурхны тэр агуу хайранд итгэж чадахгүй үнэхээр тэр хатуу сэтгэл гарах тийм хар санаатай хүн байх уу? Харин тэр хайрыг хүлээж аваад тэр хайрын дотор амьдарч өөрийнхөө амьдралыг өөрчилж цоошин тэр гэрэл гэгээтэй амьдралаар алхах уу гэдэг бол зөвхөн таны сонголт юм аа. Энэ чөлөөт сонголтыг үзэгч танд би үлдээж байна. Сайн мэдээ нэвтрүүлгийн талаар илүү ихийг мэдхийг хүсвэл 75 75 95 тэгтэг 75 85 95 тэгтэг утсаар бидэнтэй харилцсан уу. Тус нэвтрүүлгийг harulan.com вебсайтаар үзэх боломжтой. Дараагийн дугаард Гангамагийн оролцсон сайн мэдээ нэвтрүүлгийг хүлээн авч үзээрэй. Есүс Христ таны амьдрал болон гэр бүлийг чинь ивээх болтугай.